Бичээж Дестинун Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 11-р хэсэг. Эр хүнд нэгэнтэй хууртаж гэцэндээ хүүхэдтэй хоцорсон тул нэг хэсэг үнэхээр хүнд хэцүү үеийг туулжээ. Итгэж хайрлаж бүхнээ зориулж байсан найз залуу нь түүнийг жирэмсэн боломогц баг багаар хөндөрсөөр сургаггүй очих нь тэрэ. Хүүхдээ ахуулах гэж хэдэнтэй оролдоод зориг нь хүрсэнгүй. Хэдийгээр хуучинсаг үзэлтэй зарчимч хатуу аав ээжээсээ маш их хайж байсан ч тэд охиноо зэмлсэнгүй. Миний охин хүнд хизээж хүн илүүддэггүй юм. Хаяад явсан тэр нов шиг харамсдал амьдр гэж хэлээд охиноо асран тойголсоор төрүүлж туйлд сургуулаа амжилттай төгсөн төрсөн суманда багшлаж эхлээд бараг 5 жил болж байна инэ. Энэ хугацаанд хүүхдтэй ганц бие бүсгүйх сонирхох оролдох залуус бишгүл байж. Ихэнх нь л хайртай дуртай үүрд хайрлан жаргаан гихчлэн улиг болсон үгсээ давтавч туул тэдэнд огтхон ч итгэсэнгүй. Далд хүсэл нь дарж аваад л дур хүслээ хангах гэдгийг тэр сайн мэднэ. Харин одыг анхаарсан цагаас л бусдаас онцгой өөр хүн гэдгийг мэдэрч энэ тухай аманцар найздаа хэлэхэд чи нэрээ үнэн дүф юм а. Очиж шоронгийн хоригдолтой шүү. Ёй, чамайг яйда гэж уурлжээ. Тэр өөр хүн санагцсан. Яаж чи хараач үгүй, ганц үг солиоч үгүйж ингэж хэлж болохгүй гэхэд найз нь сайн хүн байж магадгүй юм. Тэр чиний биеийг алга дарам газрыг чинь ашиглажхад суллагдаад яваад өгнө. Чи сэтгэлдээ шарахтай айгүй бол гидсэндээ дахиад нэг юмтаа үлдчихвэл яах юм? Гэхэд туул чи арайчтэй ингэж хэлээд гэж гомдон цөрхрөн уйлахад найз нь арай хэтрүүлсэндээ сандран за уучлаарай. Найз нь чиний төлөө л энэ шүү дээ. Тог тасарчвал хамт очиж уулзъя. Гэх үү? Гэвчлэн зөндөө гуйж аргадав. Ингээд тог тасарч хоёр найз ч од дээр очиж хэсэг ярилцсны дараа чи үнэн хэлжээ. Дажгүй залуу байна. Гол нь сайхан сэтгэлтэй юм гэж шивнээд утасны дугаарыг нь өгчээ. Гэртээ очисон хойно аманцар найз нь за туул минь ийм хүний хувьдас байдаг юм бол дэгэдэж үз. Чадвал чамд маш сайн хань болох залуу байна гэд инээхэд туул чи яад мэдээд байгаа юм? Хүнээр байнга тоглочих юм аа. Үгүй ээ, миний төлөвт яг тэгж буугаад байна. Хайрлаж дурлалцдаггүй маа гэхэд наад хагассан биеийнхээ цангааг тайлж ав гэчгээд үнэн сэтгэлээс инээж найзаагаа тэрэн зоригжуулав. Туул шийдчихсэн одыг зурвас бичгийг тэсэн ядан хүлээж зуулаа. Бүрэнхий болсон цагаар хорхын бүс рүү зориглон ирж чадсан туулыг үнэн сэтгэлээс хүндэлсэн од байгаа бүхнөрөө дайлан хөл алдав. Дааруу алуу галааны мэдрхий. Чи халуун цай ууж бай. Гайгүй. Нохойнууд л энэ тэнд хуцаад жоохон айлаа. Би энэ бүсээс хамаагүй гарах хэрэггүй л дээ. Санаа зовж суулаа. Яана, дарга нар чинь мэдвэл хэцүү юм болох бах та. Би даргад хэлчихсэн. Юугээд химэн од толгоогоо хэлснээ найз ирж байгаа гэж гисэн юм. Уг нь уулзалтын байранд уулзах ёстойч дарга зөвшөөрсөн. Одын төгдчин ичимгээрхийг харсан тул надаас дутхгүй ичимхий юм гэж өхөөрдөн бодов. Тэд хин хинийгээ маш их хүсэж байсан ч учиргүй ор хүнжил рүү яарсангүй. Ярилцаж суусаар нэлээд орой боллоо. Өрөөнд маш халуун байсан болохоор сэрүүцхээр гарцгааж харанхуйд бүдэрсэн туулыг сандран түшсэн од цаашид тэсэж чадсангүй тэврэн авлаа. Турхан биеийн нингэртэй нан уруулнаас нь шунаглан оцох үед туул үл мэдэг чичрэн бие хураан гаалцаар байв. Хоёул үнсэлцэн чигээрээ өрөөнд ормогц салгансан гараараа хувцаа тайчин энэ зур унтраалга даран гэрэл унтраасан од бүсхийг тэрсээр хүнжил рүү шургав. Сэрэл хүсэл туйлдаа хурж төвчхийн аргагүй байсан болохоор од гантайтал хөвчөрсөн эрэгтэндээ бэлгэвч задлан арай ч углаад туулын салтаа чиглүүлэн зүтгүүллээ. Эр хүний ханхар зээж хичнээн их өгүүлэгдэвэ. Өдрөөнийх нь амсар дээр тэмцчин ирсээр өвдөлт мэдрүүлэн чихэлдэн орж ирэх хэрэгтэн гиншин тоссоор өөдөөс ивэн зүтгэлж эхлэв. Хөлийг нь алцайлхан
Тахимаар нь хумхан тэвэрчгээд зогсолтгүй айхлан бүлэх залуу эрийн өвчүүн дор туйлын жаргалтайгаар гин шигтуул "Ай аа" хэмээн сулхан хоолоогоор дуу алдан дур тачаалтаа автан тэрхэн зур ухаан санаагаа гин яг л Деважин гэж ийм л байдаг болов уу гэмээр жаргалтай ертөнцөд уусан умблаа. Од хичээсэн ч тессэнгүй. Гоё юм аа чи. Гэсээр дур ханан амсгаадаж туулын жижигвтер хөхийг үнсэн долоож товчийг нь хөхөж эргэтнээ суулгахгүй таалсаар дахиад л бүлж эхлэв. Тааш дуу улам хүчтэй хурдтай сонсогдон туулын сэрэл дээд зэгтээ хүрсэн бололтой дуу нь улам чангаран өндийн тэвэрчгээд таазаараа чадал мэтэн угтуулан ивсээр "Ээж минь ямар сайхан юм бэ" гэж өөрийн ирэхгүй хашигчин салган нь дур ханаж буй бололтой өдрийн чимчим лугшин одын нуруугаар самардан хумсаа шигтгэн майжлах аж. Өрөөний халуун, хүсэл сэрлийн халуун, нэгэн дор шатам халууныг үүсгэн усан хулган нуугтлаа норж хөлөрсөн залуус үүлэн бороонд ёстой л дэвтэх шиг болж байлаа. Од эргэтнээ суглан харанхуй тэмтчин туулын өгзөг хонгоноос зөөлөн эргүүлэхэд тэр ч санааг нь ойлгон буруу харан дөрвөн хөллөж сайтар оцоогоод өгөв. Одын чинээндээ тултал хөвжигч хадуурсан эргэтэн туулын чиглэг бариу үтрээлөө тэмтчин зүтгэсээр шургалж төд удалгүй таш гэх танилдуу дахиад л цуурайлав. Эмэгтэй хүний үс урт ухаан юу гэдэг вүлээ дээ. Тэр бас л ортой үг шүү. Цэрмаа огттой болоод хүүдээ тохиолдсон санаанд ч багтамгүй явдал тэр одоо болтол итгэж чадахгүй дотроо маш их санаа зовсоор байв. Бүхнээс илүү хайрлаж өсгсөн гурван эрднийхэн амьдралд ингээд насан туршийн хар толб тогтчихлоо гэж бажимдан өдөр хоног арайхийн өнгөрөөж яахаа мэдэхгүй шанална. Нөхрийг ямар нэгэн арга бодож гэмтнүүдийг шийтгэх болов уу гэж битүүхэн ажиглаж зөндөө өгүүлсэн боловч цогхуу хөдөлж өгсөнгүй. Чамайг хүмүүс шударган дэнтсэн сайн хүн гэж ирээд л хөөргөд байдаг юм лээ. Тэр бөөхөл дэнс гэж хүртэл хожолдог. Гэтэл яагаад 3 хүүхэдтэй ингэж хад урхана вэ? Тэгэд чи бид хоёрыг л харж байгаа шүү дээ. Ямар нэг юм хийгээч гэхэд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Чимэн тайвшир гэхээс өөр хариу үл өгнө. Зөвхөрсөн Цэрмаа ямар ч үнээр хамаагүй хүүгээ аврыг гэж шийдэн Цэгмэдтэй холбогдон уулзахаар тавлав. Цээсүрэн хэлснээр нь байж чадахгүй Солонгост дэггүйтэд байгааг сураг сонсож энэ нь нөхцөл байдлыг ноцтойгоор эргүүлж болзошгүй болж сандралд орчихсон байсан Цэгмэдийн ёстой л нар гарчээ. Тэд буудлын тоглог өрөөнд уулзалдаад хөнгөн хооллон дарас задлан тулган ууж хэсэг ярилцав. Цэгмэдийн санаа угаасаа тодорхой. Өөрийн болгож чадаагүй ч одоо хүртэл сайхан хэвээр байгаа Цэрмааг нүцэглэж бахаа хандал эдлэе гэж бодно. Харин гинэн итгэмтгий Цэрмаа түүнийг хүүхэд насны хайраа сангалзаж хэдхэн хором цуг байхыг хүсжээ гэж итгэнэ. Бүтэн шил дарс ууж дахин нэгийг задлав. Цэрмаа найз нь одоо болно. Сайхан ярилцлаа. Чи тэгээд өргөдлөө татна үсттэй. Цэгмэд хуйл тачаал тодорсон харцаа нуун доош харан энэ дарсыг л уучхая. Бид гэр бүлтэй хүмүүс. Дахин ингэж уулзах боломж хизээж гарахгүй. Дэргэд минь дахиад жаахан байцгаал да гэж хушуу царван гуйв. Цэрмаач дотроо өрөвдөн дарснаас уусаар нэлээн халамжаа дэрэх үед Цэгмэд дахин нэг виски гарган задлаад "За энэнээс Монгол улс 3 тогтоочих. Тэгээд би хэлснээрээ энэ" хэмээн зүнхнээсээ бичиг гарган энэ өргөдлийг шүүхтээр хүргэж өглөө. Өөчин суллагдахгүй маа гэхэд шийтгэл нь хөнгөрч тэнсэнгээр солигдчих болно. Бид хэл ам гаргахгүй. Цэрмаа өргөдлийг үзээд үнэхээр их баярлан "Ёстой их баярлалаа. Ачигч нь мартахгүй" гээд хундахтай вискиг татаж орхив. Цэгмэд дахин аяглан ойртон суугаад мөрөөр нь тэврэн
Ганц хүүгээсээ илүү чамайг л бодож байна шүү дээ. Чи ямар ойлгох вэ штэ гэд алив. Сайн сайхны төлөө тогтооё. Цэрмааг ууш дуусмагц тэврэлтээ улам лавшруулан зүтгэсээр сэрийс нь том гүгийг нь атгалан хонгог згийг нь бацлав. Цэрмаа нэлээд согтсон хэдий ч цэгмэдээ ингэж болохгүй. Хүмүүсийн элэг дог болох гэв. Гэвч цэгмэд гараа улам ахиулан тэрвэрч уруулнаас нь шимэн оцлоо. Цэрмаа чадхаараа эсэргүүцэвч улам согтон тэнхэл тасраад ирэв. Нэг мэтгэд түүний дээр цэгмэд лагс хүнд жингээрээ дарчихсан өдрөө рүү нь хатуур зангирсан эрэгтний шургуулан айхлан бүлж байлаа. Ухаан нь үл элэг сэрэгсэн Цэрмаа "Чи яаж байна? Арайч дээ. Цэгмэдээ болооч дээ" гэж хашгирсан ч оройтжээ. Өдөр чирэг лагс цуцаан биетэй цэгмэд бараг хагас цаг гэртээ хөлсөө дуслуулан айхэлж өглөн бүсний эцэст сөөнгөтөн орилсоор дурханаж сулдсан биеэ дааж ядан Цэрмаагийн хажууд унаад өгөв. "Хүү минь суллагдаж байвал миний энэ бич дүрч" гэж шаналан бодох Цэрмаагийн том алаг нүднээс хэдхэн дусал нулимс бөмбөрөн унах нь эхийн хайрын илрэл гэж ойлгохоос өөр яалтай билээ дээ. Амьсгаан жоохон дарагдсан цэгмэд нойтон салфетыг задлан эрэгтнээ сайтар арчаад дараа нь Цэрмаагийн өдрийн салтайг Нямбайлан цэвэрлэв. "Цэрмаа минь, олон жил хүссэн хүслийг минь биелүүлж өглөө. Найз нь нууцыг хадгалнаа. Маргааш орой гэхтэл өвгөөс чинь баяртай мэдээ сонсогдох болно" гэхэд Цэрмаа дуугийнх нь толгой дохихоос хэтэрсэнгүй. Цэгмэд өндийн тэрвэрж аваад ингэртээ шахан уруулнаас нь шимснээ. "Чи мод шиг хөшч юм аа. Хөдлөөд өгөөч дээ" гээд дээр нь гарч салтаа руу эрэгтний чиглүүлэн айхлан үрсээр босгож аваад дахиад л өдрөө рүү чихэн бүлж эхлэв. 11-р хэсэг төгсөв. Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 12-р хэсэг. Солонгос яваад ирсэн хувийн мөрдөгч Хуурай дүүн Цэсвэрнгийн талаар санаанд багтамгүй мэдээлэл цуглуулж ирэв. Бараг л шоконд ороход өгсөн цогхүү маш их уурлаж тэрд ороод бүх баримтуудыг нэгтгэн цагдаад өргөдөл өгч хэргийг шинээр мэдүүлж эхэллээ. Аймгийн шүүхийн эмч нар ч хэрэгт татагдаж Цэсвэрнгч Солонгосоос баривчлан авчирж хорж орхив. Бүх юм намжин өнгөрөхөндөө гэж их л баярлаж байсан Баатар мөн ганаач баривчлагдаж цэгмэд сандарч эхэлсэн хэдий ч түүнд нэг хүзэр бий. Тэр нь гэн тэнэг Цэрмаагийн нүцгэн зургнууд. Хүүгийнхээ төлөө эр нөхрөө хуурж цэгмэдтэй унтаж орхисон тэр залруулж болшгүй алдаа гаргаснаа сая ухаарч бүх зүйлийг өөрийн гараар баллаж орхисноо ойлгожээ. Нөхөртөө итгэн хүлээх ёстой байжээ хэмээн гашуудан бодох Цэрмаа дахиад л буруу алхам хийж орхив. Өөрт нь арайч тийм хатуу хандахгүй байлгүй гэж бяцхан гордлог тээсээр цэгмэдтэй хэд хэд ярьж гуйсны эцэст арай хийж уулзан "Чи арайч дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Одоо надад амьд явах хүсэл алга. Наа зургнуудаа устгачих. Тэхүү" гэж бараг л сөхөрхөн холгүй царайчлан гуйжээ. Цэгмэд ундууцан "Чи нөхрийнхөө өргөдлийг татуулж чадвал бодож үзье. Үгүй гэвэл энэ зургнууд сошиал ертөнцөөр нэг тархана. Надад хүүгээ хамгаалах өөр арга үнэндээ алга" гэлээ. Цэрмаа бүр яахаа үл мэдэн "Цогхүү миний үгэнд орохгүй штэ. Би хүссэн бүхнийг чинь хий. Тэхүү цэгмэдээ. Гуйж. Нулимс туслуулан бөмбөнтөл жижиг Цэрмаагийн хөх өгзгийг шунаглан харах цэгмэдийн сэрэл хүсэл нь гэнэтхэн бадарч өмдөө доошлуулан эрэгтнээ гаргаад "Алив. Юу чаддгийг чинь харъя л да." Цэрмаа цааргалсан боловч цэгмэд түүний үснээс базан аваад бараг хүчээр амруу нь хийж орхиод "Амандаа тавиулж чухал бодож үзье хонгор минь" гээд аль болох тултал нь оруулахыг хичээн таазаар шахана. Аман сексийн нөхөртөөгөө үе хийдэгч өөр хүнийх гэж бодсондоо ч юм уу нэг л муухай санагдан огин алдсан ч цэгмэдийг бодлоо өөрчилчихвээ гэж айсандаа чадлаараа хөгсөөр байлаа. Нэгэн цагт хайрыг нь тоохгүй явж одсон бүсгүй өмнө нь сөхөрчгсөн
эрэгтнийг нь хөхөж буйд үнэхээр сэтгэл хангалуун байгаа цэгмэд янзтай хонгор минь гэсээр дурх ханан үрийн шингэнээ шахаж орхив. Цэрмаа хоош зүтгэн амдууран шингэнийг асгах гэж оролдсон боловч цэгмэдийн гар үсийг нь атгсан чигээрээ дарсаар бүгдийг нь залгиулчихжээ. Бахан ансан цэгмэд өмдөө товчлоод чи баган шиг гэн тэнэг хിവэрэ байх шүү. Маргааш орой хүртэл хүлээ. Цогхүү өргөдлөө татахгүй бол яахыг мэдэж байгаа үсттэй. Хэмээн чанга дуугаар зандрангуй хэлчихэд гарч одлоо. Цэгмэдээ чи хүн биш хогийн новш гэсээр цөрхрөн уйлах бүсгүй шалан дээр шурган унлаа. Өрдөн байцаалд шуурхаа явагдаж цээсвэрнгийн хэрэг шүүхтэр ирэн хурал товлогдлоо. Бусдыг хүчирхийлэхийг завдсан авилга өгсөн мөрдлөгийн байцаалтыг төөрөгдүүлж худал мэдүүлэг өгсөн гэх зүйл ангаар яллагдаж гарцаагүй хоригдох нь тодорхой болжээ. Хүссэндээ хүрч чадсан цогхүү эхнэр огттой хандан цээсвэрэн Баатар нэрийн шүүх хурал удахгүй болно. Хүнд гэмтэл авсан мэтээр эмч нартай хувилдаж байж эмч илгээний зардалд өгсөн мөнгөө нэг хэмжилж авах боломжтой боллоо. Хамгийн чухал мэдээ юу вэ гэхээр юу юм бэ аваа? Хэлэлтэй. Хэмээн нар сар хоёр аавынхаа урд хойно орон догтлон гуйхад одын зүйл анги хөнгөрч хоригдох хугацаа нь ихтэл нэг жил болж өөрчлөгдөх бүрэн боломжтой. Бүр тэнсэнгээр солигдсон суллагдчих мэднэ гэж цэгмэд сэтгэл хангалуун инээмсэглэн хэлэхэд охид бөөн баяр болон үсрэн дэвхцээж ээжээ та яагаад баярлахгүй байгаа юм бэ? Урваагаад ахын гэцгээхэд цэгмэд харин тийм хамгийн их баярлах болов уу гэж хүлээж байсан юмсан. Юу болов ханаа? Бодолтой дарагдчихсан суусан Цэрмаа баярлалгүй ах үү. Бүр хэлэх үг олдохгүй ахт чинь. Гэхдээ хоёрын хоёр залуу шоронгийн хаалга татах нь юун сайхан байх вэ? Хэцүү ч хорвоо юм а да. Гээд зурвасхан додорсон инээмсэглэл нь арилан царай нь улмал барайв. Удсан зурвас ирэх дохиод дуулдахад бонцгийтэл цочиж цогхүү түүнийг тун хянуур харсаар байгааг анзааран улмал сандарч би гарч жоохон салхилээ. Бас дэлгүүр орох хэрэг байна гээд гадуур хүрмээ шүүрэн гарч одов. Цогхүү бүр гайхширсаар хоцорч юу болсон бол доо. Хүүдээ санаа тавьсангүй хөөцөлдсөнгүй гэж өдөр болгон өгүүлдэг байсан хүн чинь баярлсан шинжгүй гэж амандаа бовтонсаар хоцорчээ. Уг нь цогхүү энэ баярт мэдээгээ дуулгаад эхнэрийнхээ санааг амрааж шүнжин жаргая гэж хүлээж байж. Гэтэл Цэрмаа нэг л өөр. Сүүлийн нэг сар би өвдөд байна. Сэтгэл санаа тавгүй байна. Хүсэхгүй байна. Гэдэл цогхүүг өөртөө огт ойртуулаагүй байсан билээ. Арай өөр хүнтэй болчихно гэж баймааргүй юм да. Хань минь тэг хүн биш. Орж ирэхээр нь сайхан ярилцъя гэж бодсон цогхүү хүйтэн шар ариг шимэн Цэрмааг хүлээн суулаа. Цээсвэрэн хоригдох нь тодорхой болж дээр нь хэдэн 100 сая төгрөгийн өрөнд орсон цэгмэд галзуурах нь холгүй цамнаж байв. Тэр мэдээж хүүдээ маш их уурлаж байсан ч удам залгах ганц өрний болохоор хатуурхаад хаа хүрх вүлээ дээ. Хуулийн хүмүүстэй уулзсан арга чарга хайгаад нэмэр олсонгүй. Цогхүү л өргөдлөө буцаавал багсаг найдлага байгаа аж. Цэрмаа руу залгахаар уцаахгүй. Зурвас бичгээр хариу өгөхгүй төвчээрийг нь барж гүйцэв. Түүний нүцгэн зургийг фэйсбүүкт тавиад ямар ч үр дүнгүй гэдгийг мэдсэн болохоор Цэрмаагийн гинэн занг ашиглан цогхүүд нөлөөлөх нь хамгийн сайн арга. Гэтэл Цэрмаа би зөрөхлөхгүй байна. Яаж төрсөн хүүгийнхээ эсрэг зогсох юм? Чи өөрөө арга бодчихвол тоо гээд гуйгаад болдоггүй. Цэгмэд өөр байж адан Цэрмаа минь одоо боллоо. Яг одоо нүцгэн зургуудыг чинь цацлаа. Надад битгий гомдорой доо гээд биччихв. Нэх удалгүй хариу ирлээ. Цэрмаа чи яах өөрөө мэдтэй. Эцэст нь өөрөө л буруудах байх шүү. Сайн бодоорой. Чамд итгэж чамаас гуйдаг би мөн тэнэг хүн шүү. Гэр бүлийнхээ өмнө уучлшгүй нүгэл үлдэж баяртай. Дэсэн зурвас бичээд цэгмэдийн дугаарыг блоколж орхисон байв. За ингээд би дуусч хүүгээ шоронд алдаж
Өөрөө өрөнд ороод төгсгшөв. Би жухам юуг буруу хийчихв гэж толгоогоо шан гаслах цэгмэд архи аягалан ууж тайтгарахыг оролдон суудал удсан дуурав. Цэрмаа байхаа гэж бодон баярын совинд зурвас хийж яран авбал үл таних эрэгтэй хүн. Сайн байна уу? Өөрөө цэгмэд гэж хүн үү? Мөн байна. Та хэн бэ? Надад нэг санал байна. Энэ танд их чухал. Өөрөө хэн бэ? Ямар санал? Уцаар ярих боломжгүй зүйл л дээ. Та завтай байвал хагас цагийн зав гаргаач. Орой болцсон байна. Тэгээд ч надад танихгүй хүнтэй ярилцах сонирхол. За баяртай гэж цэгмэд хэлэхэд нөгөө үл таних хүн та хүүгээ хэрэгээс мулталмааргүй байна гэж үү? Бид хоёрын сонирхол нэг санагдаад. За өөрөө мэдтээ. Цэгмэд сэрцхийн яаж суулна гэж уулзъя л да. Хаана очих вэ? Танай гадаа байна. Та гараад ир. Удахгүй. Хэдхэн хормын дараа цэгмэд том жип машины кабинд уцаар ярьсан үл таних хүнтэй ярилцаж сав. Чухам яаж хүүг минь хэрэгээс мултлана гэж. Зоггүй миний өрсөлдөгч юм. Ирэх жилийн сонгуульд нэг тойрогт нэр дэвшинэ. Тийм болохоор л эртний сөрөг мэдээлэл цуглуулах санаатай л. Цэгмэд алгаа үрчин их л баяртайгаар тэгээд ямар арга байгаа юм? Та надад цэрмэгийн зургнуудыг өгч. Би харин хүүгийн чинь шүүхөрлийг хойшлуулъя. Тэр хооронд арга бодож олно. Ямар арга? Энэ зургаар л шант ажиллана. Надад итэг. За. Итгэе дээ. Угаасаа наад зургнууд чинь надад хэрэг болохгүй юм байна лээ. Оргүйгээс охин дэн дээрээ гэж танд л найдахаас. Ингээд тэд гар барин саллаа. Цэрмаа гэрээс гараад зөндөөн алхав. Харааяндаа л нулимс нь урсаад зогсохгүй нүд бүрэлцэн. Юу гэж тэнэг үлдэл хийчихвдээ гэж өөрийгөө зүгхэнэ. Би мөн ч тэнэг хүн юм аа. Очиж цэгмэдэд итгэдэг охиныг минь доромжилсан хүний эцэгтэй шүү. Ёстой бузар им гэж би юм да. Утсан байсгийгэд л дуугарна. Мэдээд цоггүй залгаж байгаа нь тодорхой. Нулимсаа арчин утсаа элбэн хэсэг зогссноо цоггүй руу зурвас бичиж эхэллээ. Харин минь намайг уучлаарай. Би та нарынхаа өмнө уучлшгүй гэм хийсэн. Чанд минь эрдэнэ болсон хүүхдүүд минь чиний дэргэд байгаа болохоор санаа сэтгэл минь амгалан байна. Намайг уучлахыг хичээгээрэй. Баяртай. Тэр ингэж биччихээд утсаа унтрааж зогсолтгүй асгарах нулимсаа арчин цөрхөртөл уйлсаар гүүрний хажлага даван зогслоо. Доогуур нь машинууд зогсоо зайгүй хурдлан давхина. Дэмгүй хүнд гай очих юм шиг санагдан машинуудын хөдөлгөөн зай завсар харан зогссоор л байв. Нулимс бүрхсэн нүдэнд нь од нар сар гурав бүртэлцэн үзэгдэж нар сар од гурав юу вэ? Чанман эрдэнэ хэмээн хөгжилтөн дуулах тэднийг дурсан намайг энэ орчлонгоос явчихвал хүүхдүүд минь хичнээн их гуниглах бол би ийм юм хийх нь зөв үү? Нэр төрөөс илүү амь нас гэж байдаг гэж үү? Хэмээн түмэн бодол толгойд нь эргэлдэн хажлахаа буцан давлаа. 12 дугаар хэсэг төгсөв. Чандман эрдэнэ 1-р бүлгийн 13 дугаар хэсэг. Хаврын зэвэргэн салхитай өдөш нэлээд согтуу бололтой хоёр хүн чангажхан ярин үе инээд далдан их л зугаатай байгаа бололтой нэгнийгээ түшин гуйвлан явсаар гүүрний ойролцоо далангийн сэтэрхий хэсэгт тухлан сууцгаав. 40 орчим насны битүү хууд захал дээр арай дүүмэд залууд хандан за бимба нөгөөхөө гаргаад ир ямар хүйтэн байна тий хэмээ алгаа үрчин шүлсээ гүд хийдэл залглаа. Бямба гэх 25 орчим насны туранхай шар залууч их л даарсан бололтой томдсон гүрдэгнийхээ ханцуунаас шилтэй арх гарган сарвайж лагсаг ахаа хоёулаа хаана хонох вэ? Орц олдох болов да гэхэд лагсаг сахлаа элбэн архинаас гүд хийтэл хэсэг залглаад хөдөлгөөн татраг энэ хавьд нэг боломжийн байр бий. Орц нь ямар дулаахан гэж санана. Манай нэг найз хүүхэн жижүүр хийдэг юм. Жоохон дуртай гэд хоолоогоо нислан ганц гайгүй арх бариад орвол
арай л хөөхгүй бах. Тэд архиа ээлжлэн балгангаа тамхи байгуулан нэлээд удаан сав. Гэтэл Бямба "Үгүй Лагсаг ахаа, тэр гардаа. Ёо, хүн зочоочих юм. Юу хар гэж. Тэр гүүрэн дээр." Лагсаг тэр зүг рүү харвал нэг хүн гүүрний хашлаг даван үсрэгнүү гэлтэй зогсож харагдана. Амь найсаа уйдсан золиг өв. "Хөөе, алив чи гүйгээч." Бямба босох гэтэл нөгөө хүн ашгүй буцан хашлагаа давж буй харагдаж манайх хоёрч санаа намран Лагхийн суудал гэнэт гүүрэн дээр машин жахран тормослшиг болсноо хашлагаа давж байсан хүнтэй өөр нэг хүн зууралдан яахыг зургүй түлхээд унахчихав. Гүүрэн дээрээс "Аа" хэмээн орилон сарвалцсаар Патхийдал газар унахтай зэрэгцэн нөгөө машинч хааз нэмэн давхин оджээ. Бурхан минь, юу болох нь энэ вэ гэж Лагсаг амсгаадан уйглахтаа зэрэгцэн Бямба "Ахаа, гүүрнээс хүн түлхчихлээ. Алив очиж тууслая. Явъя" гээд самдран өндөлцөхөд Лагсаг "Байж хүлээ. Энэ өндрөөс унсан хүн явж амьд гарахгүй. Хоёулаа зүгээр зайлж үзье. Бидэнд гайл болно" гээд Бямбагийн гарнаас татан "Ах та идэг. Наадах чинь томчуудын тоглоом байна. Явъя, хурдал" гээсээр тэд далан даган сүүдэгнэн гүйхэд хойно нь цагдаагийн машин дууд дохиогоо хангинуулж гарлаа. Цэгмэдтэй ярилцсан хүнийг сайн баяр гэх бөгөөд алтны хэд хэдэн уурхайтай чамгүй баян ир. Гэхдээ сүүлийн хэдэн жил ажил төрөл нь өөдлөгөө байж хууль бус авсан орд газрууд нь хураагдаж бас нутгийн иргэдийн тэмцэл эх орончид гэх шантаажтын дарамт түүнийг туйлдуулж эхэлжээ. Бүхнийг мөнгөөр шийдэж явсаар сүүлдээ санхүүгийн хямрал нүрлэж хэд хэдэн томоохон зээлийн хугацаа хэтэрч банкудаас өдөр бүр сануулга ирдэг болов. Хамгийн зөв гарц нь улсын хурлд нэр дэвших байж намаас аж тойрог авч чадлаа. Гэвч түүнд дахин нэг бэрхшээл гарч ирсэн нь цоггүй байв. Ямар ч өө толбгүй намтартай насаараа шудраг үнэний дуу хоолой болж ирсэн цогхүү нутгийнхаа ард түмний дунд ч асар их нэр хүндтэй. Нэр дэвшигчдийн урьдчилсан санал асуулгаар цогхүүгийн рейтинг дангаараа 50-аас дээш хувьтай байгаа нь түүнтэй өрсөлдөх ямар ч боломжгүйг харуулна. Тэдний тойрогт нэр дэвшсэн бусад жижиг нам болоод бие даагчид бараг бүгд нэрээ татчихав. Ганцаараа шахам тунаж үлдсэн сайн баяр энэ сонгуульд зайлшгүй оролцох ёстой болохоор ямар ч аргаар хамаагүй ялах ёстой гэж шийдэн цогхүү судалж эхлэн эхнэрийнхэн тухай олж мэдэн цэгмэдтэй тохирч чадав. Сайн баярын тооцсон ёсоор болж Цэрмааг гүүрэн дээрээс үсрэх гэж байна гэсэн мэдээлэл ирлээ. "Цогхүү минь дээ. Цогхүү минь. Ингээд чи миний гарт орох нь энэ дээ" гэж тааламжтайгаар мишийн суудал "Дарга, санаа нь өөрчлөгдчих боллоо. Буцаж байна." Сайн баяр суудал дээрээ ундалзан "Юу гинэ? Маалаа, түлхээч." Удсан ч үгүй. "Болчлоо дарга. Одоо яах вэ? Зайлаач." Сайн баяр бүр нэвт хөлөрчихсөн амьтан Лагхийдал сууж салгансан гараараа тамхи асаалаа. Эхнэрийнхээ зурвасыг уншмагц цогхүү маш их гайхан сандарч гадуур хувцаа хам шүүрэн гэрээс гараад хамгийн ойрхон 2 дэлгүүрээр орж сургалав. Цэрмааг өнөөдөр орж ирээгүй гэцгээж байна. Ойрд нэг л сонин байсан чухам юу болсон юм болоо гэж таамаглаж ядан хаажхаа мэдэхгүй хэсэг тэнэгэлзэн зогсов. Хууль шүүхийн хүн болохоор дадал болсон зангаараа цагдаад мэдэгдэж хэд хэдэн найзуудаас нь асууж сургалсан ч бүгд л мэдэхгүй гэцгээж байх юм. Хаяа хамтдаа өглөө оройд агаарлан алхдаг танил замаараа явсаар гүүрэнд дөхөж ирэх үед утсан дуугарлаа. Тэр сонссон зүйлдээ итгэсэнгүй. "Юу? Тийм байх учиргүй. Хаана?" гэж хашгирсаар шат уруудан гүйж гүүрний доор очвол цагдаа түргэний машинууд дохиогоо анивчуулан зогсоно. Бөөгнөрсөн хүмүүсийг яран зүтгэсээр очвол эхнэр нь цусан домбон гуйлдаан хэвдэж байх нь тэрэ. "Үгүй ээ. Яагаад?" гэж бархирсаар сүхрэн унлаа. Лагсаг Бямба хоёр амсгаадангүйсээр гүүрнээс холдон
Зэрэгцээ 2-5 давхрын дэргэд ирэн зогсоод хөл чинь гайгүй юу? Ёо. Зүрх. Амар гарах нь. Алив амарыг гээд лагсах суухад Бямбаач зэрэгцэн суугаад аха хөлнөөс цус гараад авшгүй. Ойдлон задарчхаагүй байгаа да. За чи түр тэсэж бай. Би нөгөө найз маань байна уу? Харж хаад ирье. Тэр нэвсгэр том хүрмээ салбагнуулан явж одов. Хөл нь ной торгон хорсож маш их өвдөх тул өврөөсөө арх гарган залгилж суудал лагсагч хүрээд ирлээ. Ашгүй байж байна. Энэ гадаа тоглож байгаа хүүхдүүдийг тарахаар ороод иргэнэ. Хөлийг чинь яахав? Бохирдчихгүй дээ. Хөлч яахав? Сая юу болчих байхаа? Гарцаагүй хүн түлхсэндээ. Харин нэг л сони юм болчихлоо. Хэн нэгэн хүн л дарамтлсан уу? Юу болов бөө мэд. Аха. Цагдаад хэлсэн дэргүй юу? Чш. Маргаа сонин дээр бүгд гараад ирнэ. Бидэнд ашигтай бол оролцсон. Үгүй бол юу ч хараагүй шүү. Ойлгов уу? Гэхдээ л харсаар байж муухай юм боллоо. Лагсаг түүн рүү ууртайхан харснаа. Чи бид хоёрын үгийг хэнч тоохгүй. Харсан гээд очвол өөдөөс буудчихж мэднэ. Ажиглая. Ойлгов Бямбаа минь. Зааха. Ашгүй хүүхдүүдийн тоглоом өндөрлөг бололтой бүгд тарцгааж лагсаг Бямбаа хоёрч ийш тийш сэртэлцэн харсаар орц руу орж шатан дор байрлах умгар бяцхан өрөөнд орцгов. Лүкхийн халуун өрөө угтаж баргал бэрэн алдсан хоёр үүдэн хавьд цомцон суулаа. Орцны жижүүр махлаг бар хүүхэн за лагсаг минь хуучин цагаал дурсаад энэ удаа туслая. Дахиж битгий ирээрэй. Ойлголоо. Энэ дүүгийн маань хөл ойдолтой юм л да. Шархыг нь цэвэрлээд өгчихвөл гээд Бямбаа руу ирэмхэд цаатхан томшилтой арх гаргаад ирлээ. Нөгөө хүүхний нүдэн сэргэн алив гяс хийчих нэг татчихъя. Дараа нь шархыг нь цэвэрлээд боогоод өгье гэлээ. Хэсэг зуур ухаан нь самурж орхисон цог хүү арайжуу сэтгэлээ чангалан өндөөж эхнэрийнхээ цогцыг сайтар ажиглав. Цагдаа нар нэг л хөнгөн хуудуу ажиллаад байгааг анзаарч нөхцөл байдлыг тун ухацтай харж таамаглан зүтгэсээр байж эхнэрийнхээ цогцыг тэрсээр шүүх эмнэлэг рүү цуг явлаа. Болж өнгөрсөн бүхэнд итгэхийг хүсэхгүй бие чимхэж үзөвч гарцаагүй энэ аимшигт явдалтай нүүр тулснаа мэдэв. Эхнэрийнх нь хөрөмнийх нь товч тасарснаас өөр ноцтой юм ажиглагдсангүй. Хөрөмний бөгж зөөсөн зүүн гарных нь жигчийн хурууны хомос хуурсныг сайн анзаарч гарыг нь атхан явах зураа Синтастад авчихав. Туудудулгүй эмнэлэг дээр ирж талигаачийг ноорог руу авч явсны дараа цог хүү маш их ганцаардал давтан эгмаггүй зүрхрэн уйлав. Юу гэж болох нь энэ вэ? Цэрэн маа минь. Биднийг яагаад орхих болов? Тэр толгойгоо ганцгалан удтал ганцаар суулаа. Гэвч тэр сэтгэлээ барих ёстойгоо ойлгон хувийн мөрдөгч дүүрүүгээ яран хэргийг давхар мөрдөж өгөөч гэж гуйв. Мөн аав ээж рүүгээ залган яаралтай эрхийг гуйж дотн найзуудад нь ч дуулгаж амжлаа. Одоо хүүхдүүддээ чухам юу гэж хэлэх бас яаж хэлэх ухаанаа олохгүй хар зөнгөөрөө үерлэн урсах нулимсаа үе үехэн шудран зогссоор байлаа. 13 дугаар хэсэг төгсөв. Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 14-р хэсэг. Шоронгийн хоригдол атлаа эрх чөлөөтэй хүмүүсээс илүү дотн сайхан харагдах од үнэхээр сэтгэлийг нь татаж чадлаа. Туул илүү ихийг хүсэх эрхгүйгээ мэддэгч аманцар найз нь за туул минь энэ боломжийг л бүү алд. Эрэгтэй хүн халамж хайранд л сохирдог. Цуцалтгүй гүгээд бай гэж шаардах гуйхын завсар хэлж туулыг зоригж болно. Цуг ажилдаг болохоор найз нь заримдаа түүн туслаж ажлаас нь элбэлцдэг болохоор цаг завж хангалттай гарна. Сумын төвөөс худаг руу нэг нууцхан жим гарч орхилоо. Туул заримдаа албан ёсны эргэлдээр очиж уулзалтын байранд одтой жаргаж хонон заримдаа өнөөдөр өнжий гэж бодсон ч нэг л мэдхэд харанхуй шөнө гэрээсээ гараад алхчихдаг болжээ. Хагасаа өдөр байсан тул одыг ирэхээр халуун хоол цай бас бус юм бэлдэн өдийн хойно хорих руу очлоо. Өглөөхөн аав нь ирээд явсан болохоор од
хэн байдаг үлээ гэж гайхсаар гарч ирэхэд Туул инээ талд нь сууж байв. Өө, чи байсан юм уу? Гайхлаа штэ. Зурвас бичихгүй ягаав. Чи чинь л ууц байр хориотойгээд ихэнхдээ унтраачихдаг үсттэй. Намайг ирсэнд дургүй байгаа мó? Яалаа гэж дээ. Өглөө аав ирээд явсан юм л да. Тэгээд л дахиад уулзалтанд дуудахаар жаахан гайхаад. Од аавынхаа хэлсний бүгдийг ярьж өгөөд ямар тааж хоригдох хугацаа минь багасгал юм бэ. Би тэнсэнгэр суллагдаж мэднэ. Юм үннээрээ гэж сайхан юм аа. Чамаас суллагчвал би яах болж байна? Хоёулаа сайн найзууд хэвээр л байна шүү дээ. Найз гэж дотроо гүнэглэн бодох Туул мэдээж үрд найзууд байна гэж шивнэхээс өөрийг эс хэлж чадав. Нар сар хоёр аав ээж нь уун цуун гарч явчихад ирэхгүй байгааг гэнэтхэн анзаарч утас руу залгалаа. Ээжийнх нь утас холбогдохгүй аав нь удаа авахгүй байв. Нар чамд юм хийсэн үү? Хааччихдаг байна. Юу ч хэлээгүй штэ. Одоохын тухай найзуудтай хэлж тэгээд л ууцхаасан мэт. Маргааш бүтэн сайн. Яг тэгсэн байхаа штэ. Хэлээд явдагсан. Их л баярлалчээ дээ. Нэрээ одоох суллагч чухал гоё доо. Халуун амбүлээрээ байх туртай. Хоёр гаж навшиг ботхоор л бүр толгойд ус арцааж хүйт таах юм аа. Гэж нарыг бухимдахад Сар би ч бүр мартаж орхисон. Нэг хэсэг хэцүү байсан. Бодоод байхаар мартагддгүй юм байна лээ. Таач гэсэн мартаж үз. Эгч дүү хоёр ийхүү хэсэг ярилцаад унтахаар хэвцэцгэлээ. Амьдралд нь хар тол болон үлдсэн тэр дурсамж эрчүүдийг үзэн ядахад хүргэсэн болохоор хэн эсрэг хүйснээсээ зайгаа барина. Сэтгэл санаагаа төвшдгөн үеийн залуустай дотн харилцахыг хичээж нэг үе бодвол өнгөрсөн бүхэн бага багаар мартагдсаар л байгаа. Гэхдээ хизээ хэвэн болж урдных шигээ сэргэлэн цаваа болохыг цаг хугацаа л харуулах үзье. Ирэх биш эмэгтэй хүн гэсэндээ орцны жижүүр бүсгүй Бямбагийн хөлийг ариутхан цэвэрлэж боож өгөөд ямар айхтар гэмтэй вэ? Юунаас ингэтлээ? Гэтэл лагсаг үйлдвэрээ ослоо хөө. Харин ёстой муухай. Эхнэр нь гэрээсээ хөөч гэж байгаа юм да. Ямар сайндаа ингэж явах вэ дээ. Өө залуул гэд жижүүр бүсгүй аягтай архиа нэг мөсөн дуустал уугаад Бямба руу өрөв дөнгөө харж эмнэлэгт үзүүлэхгүй болохгүй дээ. Бохирцчвал тэрнээс эсэм болно. Бямба ч юм хэлсэнгүй дэмийл толгой дахих аж. Тэд томшилтой арх ууж дуусаад унтахаар болж лагсаг жижүүр бүсгүй гөмчөрхөн нэг хүнжилд тэврээд хэвтчихв. Бямба умгар өрөөний хаалга хавьд шархтай хөлөө арай жуужин өвчнөдөө шаналан унтаж чадахгүй шүдээ зүүн суусаар. Өрөө маш халуун бөгчөн болохоор хамаг хөлсөн сад асгарч байлаа. Гэтэл лагсаг жижүүр бүсгүй хоёр дуу хадаан уйглан гин шижиглэв. Таш дуугаар нь лагсаг айглан нөгөөх нь гиншин дэрэгдээ амьд хүн байгааг ч тоох юм алга. Сэрлэн хөдөлж эргэтэн нь хөвчөрж эхэлмэгц Бямба сэмхэн хаалга онгойлгон бараг мөлгсөөр гарч чадав. Орцонд тас харанхуйж арай сэрүүхэн байсан тул шатны болонд унтахыг оролдон хажуулдаж байтал хаалга сархийн онгоон нэгэн хүн орж ирмэгцээ жижүүрийн өрөө рүү шагааснаа. Оо муянхан гэж орлон төд удалгүй бөөн уймэн болов. Лагсаг орлон жижүүр хүүхэн чарлан чухам юу болоод байгааг ойлгож чадсан Бямба нөхөртэй хүүхэн байж дээ гэж амандаа өгүүлсээр өрөө рүү орвол гэрэл асан чармай нүцгэн лагсаг үл таних эрдээ анмаа ноцолдож байлаа. Жижүүр хүүхэн нүцгэн биеэ даавуугаар халгаалмаар айдсан. Доржо болооч. Бидний асуудал чамд ямар хамаатай гэж ойрлоно. Бямба учрыг нь ойлгон гэнтийн зочин залууг мөрнөөс нь датан хойш чулуудахад өнөөх нь улангассан бух шиг цогхоор дайрчээ. Хальтхан зохиулсан Бямба зөрүүлэн нэг сайн нударгалж орхивол тэрж хан мөргөн унаж дахиж босч ирсэнгүй. Гэнэт цагдаа нар сүр сархийн орж ирээд лагсаг Бямба нарыг баривчлан
нөгөөрийг дуудсан боловч цаадах нь ухаангүй гулжижчихсан босхгүй байв. Нэг цагдаа станцаасан хүнд гэмтсэн хүн байна. Түргэн дуудаарай гэхэн тэр. Хорихангийн уулзалтын байр гэж нэмгэн ханаар тусгаарлагдсан 4 жижиг өрөө байдаг. Ихэвчлэн гэр бүлийн хүмүүс эргэл дээр ирсэн үед 3 хүртэл хоног хамт байж болдог дүрмтэй. Туул шалган дээр бүртгүүлэхдээ эгчин гэж хэлдэг болохоор ийм өрөө авах хэрэгтэй болчихсон аж. Хооллож ундлаа дуусвуу үгүй юу? Зэргэлдээ өрөөнд айглаан, уйглаан сонстон хагасж цангасан залуусын амраглал тодхон дуулдаж эхлэв. Туул ичимгүрэн улаа бутархад од үндийн босоод түүнийг тэрвэрэн "Тэсэхгүй нэ. Алив хонгор минь" гээд уруулан шимэн нуруу үгзгийг нь нэлплээ. Туулж сэрэлтэн гэншиж өөдөөс нь шунан зүтгэнгээ одын цамцыг тайлан овоож туваасан булчинлаг цээжийг нь багтан ширцээр сүхрэн суулаа. Өмнө нь хэдэндээ учран залгаж нүүр хагарчихсан хоёрт ижиж эмээх зүйл байсангүй. Аль хэдийн гантайтал хөвчөрч судас шүрмсэн гүрийж тавайсан бүдүүн том бахархлыг атгалан хэдэндээ гачаатан сааснаа хилээ гозойлгон тэрхийг нь долоож хөвчөндөө татагдан ховилдох тэр хэсгийг зөөлхөн базалж байснаа амрууга баг багаар шургуулан хөөхөж эхлэв. Од нүдээ тас анин амсгаадаж "Гоё байна хонгор минь" гэж дуу алдан айхалж туулын үсийг нэг гартаа хаман атгаад дагзан дээр нь шахахын сацуу өөдөөс нь таазаараа зүтгэлнэ. Туул аль болох лав өмгөхийг хичээн хархан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байх үед хуйд тачаалтай байж чадах од өөрийн мэдэлгүй тултал бүлсээр дур ханаж орхилоо. Хоолоороо цацран орж ирэх шингэнийг хичээнгүйлэн залгилаж мөлчийдэл хөхөж дуусгаад од түүнийг сэвхийдэл өргөн орон дээр аваачаад тайчиж эхэллээ. Энэ зураа жимээсэн уруулыг нь амтрахан шимэж хэлийг нь сорон хөхөж доошлон нүцгэрсэн эгэм хүзүү хөхийг нь таалсаар салтаарун шургаад орчхов. Өглөөхөн усанд орохдоо энэ учралд бэлдэн умдаг болоод тэр авийнхаа үсийг жимээдэл цэвэрлэж орхисон болохоор ягаахан сарнаа нь бүрж үзэгдлэндээ харагдаж байгаа нь тодорхой. Хөлөө солбон одын нуруун дээр тавьчихаад өөдөөс нь нумран шахаж хэлүү үтрээг нь тасралтгүй үнсэн долоож гжигдэх бүрд дурын шингэний ялгаран өшөө хэмээн намуухан хоолоогоор уруулаа хазлан гиншсээр байв. Магадгүй сүүлийн уулзалт чинь билүү гэж бодох тул бүх биеэрээ хайртай залуудаа уус нэгдгийг хийжээ хайж. Хайр байж болохгүй гэдгийг аль эрт гадралсан ч үнэхээр ухаан санаанд нь захирагдаж өгөхгүй байгаа зүрх сэтгэлийг яалтавлээ. Од цаас шажигнуулахыг бодвол бэлгэвч задлаж буй бололтой. Туул жирэмсэн болсон ч хамаагүй гэж олонтой бодсон ч од хизээж хамгаалалтгүй хийдэггүй юмсан ч. Төдөлгүй үтрээг нь ярьсаар эрг хүний зангирсан бахархалд тэмцэсээр орж ирээд огцом бүлж гарлаа. Хэмээн тачаалтаа автан тасралтгүй гиншингээ одын бүлэлт бүрийг хэмнэлт тааруулан өөдөөс нь нэвэн тосож хайр хэмжээшгүй хайранд бэлхан мансуурах тул энэ орчлонгоос тасран жингүүтэх нь тэрэ. Шүүх эмнэлгийн гадаа машиндаа суусаар өглөөний 6 цаг хүргэсэн цоггүй дээр найзууд нь хүрээд ирлээ. Юу болов вэ? Үнэн үү? Гэлцэн шуугилдаж эмэгтэйчүүд нь шуг уйлан нулимсаа урсгацгааж эрчүүд нь царай бараалган зогсцгоо хааж. Ийм л юм болчихлоо. Одоо яана вэ? Итгэж өгөхгүй. Хүүхдүүдтэй юу гэж хэлэх вэ? Гээд цогхүү мэлэмрүүлж гарлаа. Балтав гэх бүдүүн том биетэй их сургуулийн найз нь "За тайвшир. Алив сэнгэ чи машин барьж хамтдаа явъя" гэж бусдыгаа удирдан тэд хөдөлцгөв. Балтав тэр дороол гомб сүрэнтэй ярин бүгдийг дуулгаад одыг яралт авч ирэхийг гуйлаа. Тэд дор бүрний ийш тийшээ ярин талигаачийн буйны ажлыг зохицуулах талаар хүн амьтанд дуулгаж цогхүүд
чадах чинээгээр туслахыг хичээнэ. Ээжийнхээ тухай итгэхийн аргагүй аимшигт мэдээ сонссон нар сар хоёр дуу дуугаа авалзан чаралцгааж таг гөлрөн хөсчгсөн ааваасаа учрыг асуун нулимсан далаад умблаа. Цогхүүгийн найзууд огтыг тайдвруулахыг хичээн аль байдгаараа аргадан нус нулимсыг нарчин халамжлах авч өөрсдөө ч ялгаагүй мэлэмрэлд зогсов. 14-р хэсэг төгсөв. Чандман Эрдэнэ 1-р бүлгийн 15-р хэсэг. Урандаа гомсүрэн өөрийн биеэр одыг дагуулan ирлээ. Мэдээж хугацаатай л байх. Ээжигээ үгүй болсон гэдэгт итгэж ядан уйлах од нар сар 3 аавыгаа царайчлан харсаар байв. Арайч үгүй элгүй дээ гэж горилго тээснүүдээр хүн болгоныг харан бүлдэгнэж суутал өвөө эмээ болоод ах нар нь орж ирэхийг хараад сая үнэнтэй эвлэрчээ. Чухам яагаад ийм юм болов гэж хүн бүр л бодож байлаа. Яг л амьд эм шиг инээмсэглэх Цэрмаагийн зураг хойморт байрлаж, зулын гэрэл өмнө нь бадамлан асаж, майны хөг уянгална. Цогхүү эхнэрийнхээ үхлийг аллах гэж дотроо таамаглаж байсан ч гаднаа ил гаргаж хэлсэнгүй. Туршлагатай хуульч хүний хувьд хэргийг мөрдөж буй цагдаа нар нэг л хөнгөн хуумгаа хандаад байх шиг санагдана. Цэрмааг гүүрэн дээрээс унаж буйг харсан нэг ч гэрч олдсонгүй. Яг тэр хавийн камер болоод гэрэлтүүлэг ажиллахгүй байсныг шижиглэж шалгаж үзвэл бараг 7 хоногийн өмнө эвдэрсэн нь тодорхой болж арга мухарджээ. Мэдээж тэр өдөр эвдэрсэн бол аллах гэж сэжиглэх магадлал байсан нь талаар өнгөрөв. Одоо ганцхан найдах зүйл үлдсэн нь Цэрмаагийн хугарсан хумс. Цогхүүгийн гэр бүлийг хагцал гунигт умбуулж орхисон сайн баяр тэдний үйл хөдөлбөрийг хянаж байлаа. Цэрмаа амиа хорлох магадлалтай гэж тооцсон анаж байсан нь эцсийн мөчөд нуран унаж хүний амь эгүүтгэх тушаал өгсөндөө хизээ хонь нэлээд сандрав. Энэ бүхэн нь илэрвэл тэр ямар ч өршөөлгүй бүр мөсөн дуусгаа мэдэж байсан тул цаашид замд хөндөсөн хэнийг ч тасдаж хаянаа гэж шийджээ. Цэрмааг түлхэж унгасан тэр хүн бол түүний хамгийн итгэл туслах. Түүнийг сонгуулийн сурталчилгаа эхэлтэл гадаадад түр нуугдгэж тушаагаад явуулж орхив. Хэргийг мөрдөж буй цагдаач өөрийнх нь талын хүн билээ. Гэрч байхгүй, ямар нэгэн нотлох баримт байхгүй. Амиа хорлсон гэх бүрэн үндслэлтэй байсан тул сая санаа намарч цаашдын ажилд анхаарлаа хандуулав. Уйгаа шууд автсан хүнд өдрүүд үргэлжилсээр. Цогхүүгийн гэрээр эмгэнэл илэрхийлгээр эргэсдийн хөл тасарсангүй. Од нар сар 3-ын ангийнхан найзууд нь ч олноороо эрцгээж уй гашууг нь хуваалцан сэтгэлийн дэм өгцгөөнө. Нарыг шохоорхон сонирхдаг залуус ч энэ боломжийг алдсангүй эрцгээж тэр дунд төгсөө гих царайлаг залуу бусдаас арай өөр үнэн сэтгэлээс эмгэнэж байгааг нар анзаарч гашуудсан зүрхэнд нь өчүүхэн төдий гэрэл туссан юм. Дээд курсын төгсөө гих тэр залуу нулимсаа нуун маш их гуниглаж байгаа нь сэтгэлийг нь хөдлөгжээ. Одын дунд сургуулийн мөн их сургуулийн найзууд ч хэд хэдээрээ уван цуван ирсний дотор экс найз охин нь Шүнжит бас байжээ. 3 жил орчим үе загуу эргэсэн од Сүнжит чухам яагаад болчихсныг бурхан л мэдэх байх. Сүнжит болоод хамт ирсэн найзуудыг нь гаргаж өгөх зураа орцны үдэнд хэсэг ярилцаж зогсов. Сүнжит нулимсан арчин шүүрс алдснаа. Чим сэтгэлээр битгий унаарай. Үнэхээр харамсалтай юм болж талигач маань мөн ч сайн хүн байсан юмсан. Гэхэд одоо болтол итгэж чадахгүй л байна. Яагаад ийм юм болчих вэ? Бөөмд гэд хэсэг азан нь санаа алдснаа. Бэж яахав? Алдаж оноод явж ил байна. Чи гадаадд сурч байгаа сураг байсан. Юу болов? Төгсч буюу? Тийм ээ, төгссөн. Юу хэмээн түүнийг тэнгэлзэн зогсоход хамт ирсэн найзууд нь та хоёр тухтай ярилцтаа. Бид машинд хүлээж бай. Тэднийг явмагт Сүнжит одоо хоёулаа харьцаагаа сэргээвэл яасан юм? Өнгөрсөн хугацаанд
Чамайг бодоогүй нэг хоромч байхгүй. Яагаад ийм юм болсонд одоо болтол ойлгохгүй л байна. Сүнжид ингэж хэлээд мэгшин уйллаа. Од түүний мөрөөр тэрвэн үсийг нь нэлбэснэ. Би одоо эрх чөлөөхөө хасуулсан хоригдол шүү дээ. Аав ээжид чинь мэдээж таалагдахгүй нь лавтай. Тэдний үгийг би сонсохгүй. Чамайг яагаад шоронд орсныг би дуулсан. Чи тийм л хүн. Намайг уучлчихал та гэд улам наалтан тэрвэрлэв. Харин энэ үед одын гэрийг сургалсаар ирж явсан тул Аманзар найзын хамт тэднийг хараад таг хүшин зогсож тэрүүхэндээ навцгийн нуугдснаа тэр дороо эргэн хурдан алхасаар явж одлоо. Цэрмааг өнгөрснөөс хойш 6 хоногийн дараа цогхүүгийн утсанд үл таних дугаараас дуудлага ирв. Аппал сайн байна уу? Яаралтай уулзах хэрэг байна. Энэ тун чухал. Танай гэр бүлийн нэр төртэй холбоотой асуудал. Өөрөө хэн бэ? Ямар асуудал? Гэтэл өнөөхөн үгийг нь таслан тань руу нэг зураг явуулъя. Үзчихээ чийдээд хэлээрэ гэд утсаа тасалчхав. Цогхүү шүүгч байсан хүн болохоор иймэрхүү дарамт шахалтыг өчнөө мэддэг болохоор нэг их ач холбогдол өгсөнгүй. Гэтэл үл таних хүнээс ирсэн зургийг хараад муужрах төхөв. Тэр дорой эргэн залгасан боловч тастаад л байлаа. Харин нэг цагийн дараа сансар ресторанд уулзъя. Та хуулийн хүн. Хүнд мэдэгдэхгүй ганцаараа ирэхээ надаар залахгүй зү гэчгээд аанал уцаа тасалчхав. Цогхүү эхнэр амиа хорлоогүй гэдэгт сая л бүрэн итгэж зургийг сайтар шалгаж үзээд гарцаагүй ориг болохыг мэдэн гайхширлаа. Эхнэр минь хүнтэй явуулддаг байж. Тэр нь дарамтлаад амиа хорлохыг шаардсан юм бай. Үгүй ээ. Амиа хорлоход хүргэсэн юм болов уу гэж өчнөө олон бодолд эргэдэн юутайч уулзъя. Ямар болзол тавихыг сонсъё гэж шийдэн гэрээсээ гарлаа. Цогхүүгийн хуурай дуу хувийн мөрдөгч төвшин нууцаар ажиллаж өөрийнхөө хэмжээнд Цэрмаагийн хэргийг мөрцөр байлаа. Нэгэн цагт цагдаагийн офицер явсан түүнд мэдэхгүй чадахгүй зүйл мэдээж байхгүй. Хэргийн газар болоод тэр хавьд сайтар мөрдлөг хийсний эцэст үүрнээс холгүйхан далангийн сэтэрхийгээс хэдэн ширхэг тамхины шолсноо Нямбалан хадгалав. Тэр ямар ч хэрэгт гэрч заавал байдаг гэдэгт итгэдэг нэг юм. Ажил албаараа бусдаасаа онцгойрон манлайлж явахдаа маш том гүтгэлэгт өртөн бараг л шоронгийн хаалга татах дээрээ сандарч явхад цогхүүгийнх шударга сайн шүүгч таран бүх хэргийнх нь учир начрыг нь олж цагаатгаж өгчээ. Эргээд цагдаатай ажил гэсэн боловч тэр ч өвшөөрсөнгүй. Найзуудтайгаа хамтран хувийн мөрдөх товчоо байгуулан шударга үннийг тогтоож явна энэ ажээ. Бараг л төрсөн эгчээс нь дутуугүй ханддаг байсан Цэрмааг тэр сайн мэддэг болохоор түүний үхэлд маш их харамссан гутарж энэ хэргийн үнэн мөннийг заавал олно гэж эрсэлэн шийдээд унтах нойроо омортон мөрцөөр л байв. Цогхүүг ресторан руу ормогц удсан дуугарч нөгөө үл таних хүний хоолой сонсдон дээшээ гараад ир. Манай хүмүүс тосно гэжээ. Түүнийг тусгай өрөөнд орвол цэвэрхэн хувцастай өндөр туруухан хүн өгтөн сайн байна уу та? Ээшээ суугаач хэмээн сандал руу заагаад уй гашуугтанд хуваалцаж эмгэн нүлээлэр хэлж байна. Хүлээ авна уу гэд мэхийн яслав. Хөдөлгөөний эвсэл ярианы өнгө хувцалтыг нь ажаад цогхөө энэ гол хүн нь биш байна. Юутайч сонсъё гэж бодоод за цаг алдаад юу гэх вэ? Болцлыг чинь сонсъё. Өнөөх өндөр гоцгор нүрээ өрчөөлгөн мушилдснаа. Аргагүй л хуулийн хүн өөр байна шүү. Манай талын болцол. 1-р таныг их хурлын сонгуулиас нэрээ татах. 2-р цээсүрэнд гаргасан гомдлоо татах. Энэ 2 л байна да. Цогхүү болцлоос татгалзуул яах вэ? Энэ зургнууд олонний хүртэл болно. Таны болоод гэр бүлийн чинь нэр төр шалаар нэг болно доо. Цогхүү угсгийн ууранд хүрсэн боловч бие барин надтай уулзах шаардлагагүй цацаж орхиод нэр төрийг минь шалаар нэг болгочихвол
Танай эзэн өрсөлдөгчгүй ялга байсан шүү дээ. Би сайн мэдэхгүй шүү дээ. Энэ зургуудыг авсан хүн манай даргаалал хандсан хэрэг. Тэгээд л ингэж шийдэв биз. Надад хугацаа хэрэгтэй. Маргааш өглөөний 10 хүртэл шүүх хурлаас өмнө. За тохирлоо. Ингэж хэлээд цогхуу өнөөхөрийн сунгасан гарнаас атгсан зүггүй гарч удав. Чамайг найз охинтой байсныг мэдсэнгүй. Уучлаарай. Уг нь танахаар ороод гарья гэж бодсон ч цаад болохыг хүссэнгүй. Чамдаа аз жаргал хүсье. Дэсэн туулын зурвасыг уншаад сүмждтэй уулзаж байхыг харж хачилтээ. Энэ эмэгтэйчүүд яагаад ийм юм бэ? Зөвхөн өөрсдөө л бодох юм гэж гуниглан бодох одыг хаалганы хонх цочов. Уйлсан бололтой нүдэнд бүлцээтэл хавдчихсан бас л үйлэлэг үнэртүүлчихсэн орж ирэх аавыгаа хараад та яасан оройтва? Утсаа авахгүй санаа зовгодох юм гэхэд ажил гараад сэтгэлээ засах гэж жоохон уучсан боловч нэмэр болсонгүй. Дүүнэр чинь хаана байна? Өрөөнд байгаа. Одоо унтайз. Аль өвхөө минь наашир. Ярих юм байна. Цогхүү хүүдээ бүхнийг нэг бүрчлэн ярьж өгөв. Түүнд том хүүгээсээ нуух шаардлага үнэндээ байсангүй. Аавд нь улсын хурлын гишүүн болохоос илүү гэр бүлийн нэр төр, эрүүл мэнд, ирээдүй чухал. Чамайг мэдэх ёстой гэж бодоод бүгдийг хэллээ. Чи яах ёстой гэж бодож байна? Од гараа атхан зангидан менчийтэл улаан сууж аваа. Ээж минь хэн нэгний арганд орсон бололтой. Хоёулаа нэр төрийг нь аварч энэ бүхний учрыг олъё. Гэхдээ чиний хувь заяа хийцүү байна. Би нэр твшгөө болоод чиний шүүх хурлыг төр хойшлуулчихъя. Аль болох хурдан энэ асуудлыг шийднэ. Хүү минь тэсэж байгаарай. Заава. Хоёр дүүг минь сайн харж хандаарай. Сэтгэл санаа нь маш хэцүү байгаа шүү. Аав хүү хоёр тэврэлтэн хэсэг сууж тайвшраад хүүгийнхээ нулимсыг арчин муу новшнуудаас хариугаа заавал авнаа. Тийм ээ аваа. Заавал хариугаа. 15 дугаар хэсэг төгсөв.